Тэгээ халааны асуудал хойшлол. Тэгээ дунд нь тэр Хүүхэд тохироод байна шүү дээ, тэр мүү жоон хүү. Энэ их сайн тохиолдол. Маш ховор, сонин, бас харамсалтай. Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. We Care podcast-ийн маань энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Ундрах хэрэг нэмж байна. Энэ удаагийн дугаараар интернет эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэс заслын болоод бөөршөөс дамжуулах замын мэслийн их хэмж мөнгөн тулгын хэмж маань оролцож байна. За ингээд цаг зав гаргаад манай подкастт оролцож байгаад их баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулаач тийм. За, сайн байцгаана уу? За, намайг Батчрын мөнгөн тулах гэдэг. За, би 2007 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг хүний хэмж мэргэжлэр төгссөн. За, тэгээд 2009 онд ерөнхий мэс заслын хэмж, 2010 онд хүүхдийн мэс заслын хэмжийн мэргэжлээ эзэмссэн. За 2016 онд бөөршөөсний замын мэс заслын хэмжийн мэргэжлийг давхар эзэмшсэн. Одоо интернет эмнэлгийн хүүхдийн мэс заслын хэмж, хүүхдийн бөөршөөсний замын мэс заслын хэмжээр ажиллаж байгаа. За тэгэхээр одоо хүүхдийн гэж овоглоод тэгээд ерөнхий мэс засал дээрээс нь урологийн буюу одоо бөөршөөсний замын мэслийн эмгийг хариуцж эмчилж чинь гэсэн үг шүү дээ. Оншилж эмчилж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ одоо урологийн эмч, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч болох хүртэл нийтдээ ойролцоогоор хэдэн жил сурсан байна? Зүгээр баримжаал. Ойролцоогоор ерөнхий мэс засал ингээд нэг 4-5 жил сурсан байна. Анх төгснөөс хойш гэсэн үг шүү дээ, тийм ээ? 6 жил сураад дахиад 5 жил сурсан. 5 жил. За өнөөдрийн битүүрийн ярилцах сэдв болохоор хүүхдийн шээсний сүвийн өмнөд ханы дутуу хөгжил гэсэн юм сонирхолтой сэдв байгаа. За миний одоо ойлгосноор бол тохиолддог. Гэхдээ онцлогоо жоохон очир дутагдaltaй юм уу? Эсвэл бүрэн гүйцэд онцлогддог юм уу? Эсвэл хугацаа хоцорч онцлогддог юм уу? Энтэй холбоотой жоохон асуудлууд байдаг юм шиг надад санагдсан. Тэгэхээр энэ талаар яг өвчин өөр яг юу гэсэн үг юм? Тэ хаана юу болоод байгаа? Энэ талаар манай сонсогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За шээсний сүвгийн өмнөд ханы дутуу хөгжил буюу hyposphagia гэж нэрлэдэг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийн бэлэг эрхтний шээсний сүв бэлэг эрхтний толгой дээр нэгдэх ёстой байдаг. Гэтэл төрөлхийн жирэмсний одоо хөгжлийн явцад аль нэгэн хэсэгтэр саацснаас болоод шалтгаан тодорхой үгээр саацснаас болоод шээсний сүв өмнөд хан дутуу хөгжил үүсдэг. За дутуу хөгжлүүд нь тэрхийн арсны дутуу хөгжил гэж байдаг. За дараа нь бэлэг эрхтний толгой их биеийн дунд хэсэг, бэлэг эрхтэн хуухнагийн уул зүрх хэсэг, хуухнагийн хэлбэр, хярцангийн хэлбэр гэсэн энэ олон байрлалуудаар шээсний сүв хөгжиж чадахгүй тэр хэсгүүд дээр нээгдэж ингэж дутуу хөгжил үүсдэг. Энэ нэмгийг ерөнхийдөө шээсний сүвний өмнөд ханы дутуу хөгжил гэж нэрлэдэг байгаа. Аха. Тэгэхээр зүгээр нөгөө сонсогчдод тодорхой байх хүнээс энэ бол эрэгтэй хүүхдэд тохиолдож байгаа асуудлаа гэдгийг зүгээр тодруулаад хэлчихье тийм ээ. Тийм. Эрэгтэй хүүхдэд тохиолддог. Тэр эрэгтэй хүүхдтэй ээж аауд хараа сонсоход буруудах юм байхгүй. Тэгэхээр яг энэ өвчнөд холбоотой тухайн одоо жоохон эрэгтэй хүүхдэд ямар асуудал үүсэх вэ? Ямар зовир? Эрэгтэй хүүхдэд шээс одоо сууж хийх асуудал нэгдүгээрт үүсдэг. За хоёрдугаарт энэ төрлийн мэсцлийн эмчилгээг авахгүй бол энэ хүүхэд одоо насанд хүрсэн хойноо бэлгийн харьцаанд ороход хүндрэлтэй цаашлаад уртхдах чадвар тий амьдралын чанар нийгмээс тусгаарлагдах тий иймэрхүү байдлууд бас үүсч болдог юм байна. Тэгэхээр нэгэнт төрөлхийн хөгжил, дутуу хөгжил учраас анх төрөл ер нь бол мэдэгдэнэ гэсэн үг үү? Тий. Төрөл онцлогддог ер нь. Төрөл онцлогдно гэсэн үг шүү дээ тий. Толгойн хэлбэр, арсны хэлбэрийг уншлахгүй, анзаарахгүй өнгөрөөч болдог. Гэхдээ бусад хэлбэрүүд бол ер нь бол онцлогддог. Зарим тохиолдолд хүнд хэлбэрүүд нь эмэгтэй хүүхэдтэй хамт орогддог. Эмэгтэй хүүхэдтэй. Тэгээ мэдхгүй эмч нар энэ талаар мэдлэг харьцангуй дутуу тий нарийн мэргэжил учраас зарим тохиолдолд онцлоогүй тохиолдол бас байдаг. Тэгвэл наа чинь бүр их сонирхолтой эмэгтэй хүүхэдтэй хамдуурсан тохиолдол бас байдаг. Ааха. Тэгэхээр яг тухайн хүүхдэд, эрэгтэй хүүхдэд яг ингээд ээж аав нь одоо юу анхаарах хэрэгтэй? Одоо жишээл ямар шинж тэмдэг илрүүл ийм бай одоо дутуу хөгжил байх үедээ гэж сэжилж нарийн мэргэжлийн эмчт хандах хэрэгтэй бай. За одоо бол ер нь харьцангуй хүүхэд төрөхөд
нярайн эмч нар хүүхдэд ер нь бол бүтэн үзлэгүүдийг хийдэг болсон. Хоёр чих те хамар, нүд, ам, шулуун гэц те овшны амсаар онгорхой байна уу? Хоёр төмсөг уухнагт буусан байна уу? Бэлэг эрхтний хөгжил зүв байна уу? Эрэгтэй байна уу? Эмэгтэй байна уу? Тэгэхээр энэ ихний онцлогоонууд ихэвчлэн хүүхэд төрсний дараа нярайн эмч нар дээр ер нь онцлогддог. Эмч нар маань цааш нь холбогдох ямар нэгэн асуудлууд байвал тухайн эмч нар руу одоо явуулж зөвлөгөөнүүдийг авахулж мэдцэлийн эмчилгээ цаашдын эмчилгээний асуудлыг ер нь бол шийддэг болсон юм байна. Тэгвэл магадгүй урологийн эмчдэр өөр төр чинь очихоос өмнө бас нярайн эмчд бас нярайн эмч болж байгаа хүмүүст бас энийг зайлшгүй мэдэх шаардлага гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм. Ганцхан одоо урологийн нарийн мэргэжлийн эмч онцлно гэж ойлгохгүйгээр дөнгөж төрж байгаа хүүхдүүдэд, эрэгтэй хүүхдүүдэд ялангуяа нярайн эмч нар маань илүү сайн харж үзлэгээ гүйцэд одоо нарийн хийх нэ гэсэн үг. За тэгвэл энэ тохиолдол яг манад хэр илбэг байдгийг өөр төр чинь онцлогдвоо, эмчлэгдвөө. Энэ өвчин маань ер нь харьцангуй илбэг. Манай эмнэлгийн хувьд бол ер нь энэ төрлийн хагалгаануудыг хийж эхэлсэн. Ер нь хийгдэж байгаа. За хийгдэхдээ ер нь ихэвчлэн дандаа хүнд хэлбэрүүд тий хүнд хэлбэрүүд хуухныгийн хэлбэр тэгээд бэлэг эрхтний их бие хуухныгийн амсар уулзуур хэсгийн тэгээд мөн бэлэг эрхтэн энэ тохиолдолд ер нь ихэвчлэн 30 градусаас их өнцгөр урагшаага нугларч далилсан байдаг. Тэгэхээр энэ төрлийн хагалгаануудыг бол ер нь хийгээд эхэлсэн шат дараатай ер нь бол хагалгаанууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр нарийн мэргэжлийн эмч үзээд онц тавилаа. Одоо шээсний сүвийн өмнөд таны дутуу хөгжил байна гэдээ онц тавьчлаа. Тэгэхээр нэг удаагийн эмчилгээгээр эмчлэгдэж гинүү заашгүй одоо нэг алхмуудаар 1 2 3 дараалсан хагалгаанууд хийгдэх үү, дурангаар хийгдэх үү, нээлттэй хийгдэх үү. За мэдцэл маань өөрөө ямар хэлбэр байна гэдгээсээ хамаарад 1-3 шаттай. 1-3 шаттай хагалгаа хийгддэг. За бэлэг эрхтний тэрхийн арсны дутуу хөгжил, толгооны хэлбэр, за тэгээд их биеийн хэлбэрүүд дээр ер нь нэг шаттай хагалгаагаар шээсний сүвний өмнөд ханыг нөхөн сэргэх энэ мэдцлийг бүрэн хийх боломжтой байдаг. Боломжтой байдаг. За мэдцлийн маш олон арга техникүүд бол одоо л хөгжсөн маш олон улсын том эрдэмтэн профессор эмч нар өөрийн гэсэн нэрээр нэрлэгдсэн хагалгаануудыг бий болгосон юм байдаг. За хүнд хэлбэр буюу одоо энэ бэлэг эрхтний уг тэгээд хуухныгийн хэлбэр, хярцангийн хэлбэрүүдэд бол 2-3 шаттай хагалгаа хийгддэг. Хагалгаанууд маань ерөнхийдөө 6 сарын зайтай. Нийт жил хасын хугацаанд 3 шаттай хагалгаанууд бол ер нь хийгддэг. Тэгэхээр бүрэн эмчлэгдэнэ гэсэн үг үү? Бүрэн эмчлэгдэнэ гэсэн үг. Наа чинь хамгийн чухал мэдээ. Бүрэн эмчлэгдэнэ. Бүрэн эмчлэгдэнэ. Тэгээд бүрэн эмчлэгдлээ гэхэд одоо юу гэдгийг зарим нэг хүүхдийн мэдслүүд чинь тодорхой насанд хийдэг энэ төр байдаг шүү дээ. Энэ насанд хийж болно, энэ насанд хийхгүй хүлээдэг барьдаг. Тэгэхээр ийм юм байх уу? Тийм, аль болох энэ хаалгааг ерөнхийдөө бага наснд хийхийг зөвлөж байгаа. 2 наснаас ер нь хойш. Яг тэдэн настай хийн гэсэн байхгүй. Хизээ онцлогдож гин, хизээ эмчд хандж гин, хожуу хандж байгаа хүмүүс байна, эрт хандж байгаа хүмүүс байна, эрт хандж байгаагийн тодорхой хугацаанд хүлээлгэж гин, хожуу хандж байгаагийн аль болох эрт орохыг зөвлөж байгаа. Ер нь бэлгийн божилтын наснаас өмнө л хийгдэх ёстой байдаг. Окей. За тэгвэл өөрчлөн одоо эмчилгээнд орсон тохиолдол байна уу? Яг уу их биш, гэхдээ цөөх хэдэн тохиолдлууд бол орсон байдаг. За шээсний сүвний хуухныгийн байрлалтай. За дээрээс нь бэлэг эрхтний толгой урагшаага 30-30-аас илүү градусаар далилсан ийм ер нь хэд хэдэн тохиолдлууд кейсүүд бол орсон. За энэ дээр бид нэр 3 шаттайгаар хагалгаа их эмчилгээний менежментийг бол барьсан. За эхний шатны хагалгаа юу гэдэг вэ гэхээр бэлэг эрхтнийг тэгшлэх. Тэгшлэх. Бид тэгшлэхдээ одоо бэлэг эрхтнийг тэрхийн арсыг ингээд бүтэн ялгаад за бэлэг эрхтний өмнөд ханан дээр хөндлөн 3 төслүүд одоо хийгддэг.
яг нь Монгол руу энэ нөө хаалганы нэр бол арайхан орчуулагдаагүй. Stack repair гэж нэрлэдэг. Тийм 3 шаттай. Энэ аргыг бол ер нь бол хэрэгжилж эхэлж байгаа. Америкийн нэгдсэн улсын одоо Hyperspace хаалганы одоо мэргэжилтэн эмч Snodgrass гэж эмч байдаг. Энэ хүний нээсэн техникээр хаалгаа хийгдэж байгаа. За хоёр дахь шатны хаалгаа нь болохоор шээсний сүвийг бид нэр хуухнагаас дээшээгээ бэлгэрхтний толгой хүртэл аваачих одоо материал тий шээсний сүвийг шинээр үүсгэх тэр материалыг бэлдэж одоо графтыг одоо шээсний сүвийг орлуулна гэсэн үг юм тийм орлуулах skin graft гэж нэрлэдэг. Одоо шээсний сүвийг тэрхийн арсны нэг хэсгээр орлуулах. Тэрхийн арсыг одоо дээдлийн одоо бэлгэрхтний толгой гучдаг хэсгийн арсаар шээсний өмнөд ханыг хочиж өгдөг. Битүүлж өгнө гэсэн үг байна. Битүүлж өгнө гэсэн үг тийм. Хоёр дахь шатны хаалгаа. За ингээд дахиад 6 сарын дараа графт буюу энэ арсаа шээсний сүв болгох. Энэ хаалгааг хийснээр ингээд 3 шаттай хаалгаагаар энэ хүүхэд эрүүл circumcision буюу нөө тэрхийн арсыг авсан тиймэрхүү хэлбэртэй болж зөв бэлгэрхтний хэлбэр бүтэц сантомын хэлбэр бүтэц хадгалагдсан юм хаалгаа болж дуусдаг. Яг нь сонирхолтой санагдж байгаа юм нь юу вэ гэхээр тэр хооронд энэ хаалганууд хооронд хүүхэд зүгээр одоо шээснийхаа сүрээр шээгээд явах уу? Эсвэл өөр янз бүрийн одоо гурс катетер дренэж янз бүрийн тавигдах уу? Яг нь нэрцлийн 3 шаттай энэ хаалганы дараа ер нь бол нэг 5-7 хоног бүх шатанд бол гурс тавигддаг. Шээснээс өмнө катетер буюу шээснээс өмнө гурс тавигддаг. 5-7 хоногийн дараа бүх гурсуудыг аваад хүүхэд ер нь бол өөрөө сүгээрээ шин. Энэ өвчнийг оншилоход зүгээр одоо нарийн мэргэжлийн эмч, урологийн эмч нь үзээд бодит үзлэгээр оншилж чинь үү? Эсвэл янз бүрийн багжийн шинжилгээ шаардлагатай юу? Ерөөсөө бодит үзлэг. Бодит үзлэг. Хараад тийм харахад л ойлгомжтой. Ер нь харагдана. Зөв. За тэгвэл хөвгүүдтэй ээж бол бага насны хөвгүүдийнхаа шотоог нэг шалгахад буруудах юм ерөөсөө байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юм байна. За энэ эмгэг нь өөрөө нэг л дутуу хөгжлөхлөөр чинь нэг төрөлхийн нэг асуудал байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр бусад эмгэгүүдтэй хавсарч тохиолдох юм байна уу? Бусад төрөлхийн хөгжлийн эмгэгүүдтэй бас хавсарч тохиолдох тохиолдлууд бол байдаг. Төмсөг буугаагүй тохиолдолтой хавсарч болдог. Эвэрхийтэй хавсарч тохиолдож болдог. Тэгэхээр одоо миний мэдж байгаагаар бол би хэдийгээр урологийн эмч биш. Дүрс онцлогооны эмч гэсэн бидний шинжилгээнд нөгөө заримдаа урологийн эмч нараас төмсөг буусан буугаагүй шалгах зорилгоор хэвлэлийн хөндийн компьютер имраа шинжилгээнд хийгдэх тохиолдол байна. Эхо хардаг тохиолдол байна. Тэр бүтээл нэг талдаа буусан, бүр хоёр талдаа буусан байгаагүй ч юм уу те. Тэгэхээр миний одоо мэдж байгаагаар бол төмсөг бүрэн буугаагүй байх юм уу? Эсвэл одоо эвэрхий гэхэлэр чинь цавны эвэрхийний асуудал яригдана бах, хэвлэлийн хөндийн ханы эвэрхийний асуудал яригдах. Тэгэхээр энэ нь өөрөө энэ хүүхдийн бөөрийн мэслийн одоо практист хэр хэлбэг байдаг. Төмсөг буугаагүй байх, цав хуухангийн эвэрхий, төмсөгний уутны усчлалт. За дээрэс нь төмсөгний венийн судасны өргөсөл гэдэг энэ эмгэгүүд маань өөрөө бөөр шээсний замын зөнхлөн тохиолдох эмгэг гэж явдаг. Харьцангуй элбэг тохиолддог эмгэгүүд тийм. Тэгэхээр одоо энэ эмгэгүүд дотроос саний тэр төмсөг доошо бүрэнгүйцэд буугаагүй, хоогнохтой буугаагүй байх. Эсвэл одоо эвэрхий үүсэх зэрэг эмгэгүүд нь энэ шээсний өмнөд хааны дутуу хөгжилтэй хавсарч тохиолдож болно гэсэн үг байна тийм үү? Болно гэсэн үг. Тэгэхээр тэр тохиолдлын нь хувь нь хэрэг өндөр байдаг юм бол. За хувь яг ер нь харьцангуй бага. Их нэх өндөр хувьтай энэ төрлийн одоо өмнөд хааны дутуу хөгжилтэй хүүхд толгон дээр эвэрхий хүүхд толгон дээр тийм төмсөг буугаагүй тохиолдлууд бас байгаад байдаггүй. Тэгвэл би бол ингээл сонирхол асуугаад байгаа гэсэн үг шүү дээ. Би ч өөрөө одоо хүүтэй учраас дээрэс нь төмсөг нь бүрэн буугаагүй байлаа гэж бодоход за яг хөө шээсний өмнөд хааны одоо дутуу хөгжил байсан ч байгаагүй ч бай төмсөг бүрэн буугаагүй байх тохиолдол чинь бас бие дааж тохиолдож бас болно шүү дээ тийм ээ. Энэ тохиолдолд ямар онцлогоо эмчилгээ хийдэг вэ? Мөн адилхан одоо эвэрхий тий төмсгний утны усчлалт төмсөг буугаагүй тохиолдлуудыг төрсний дараа нараа эмчнэр онцлох бас боломжтой. Онцлохгүй байх ч боломжтой тий.
Ерөнхийдөө нэг бас л бодит үзлэгээр онцлогддог. Зарим хүмүүс төрсний дараа нэгдлийн төмсгөнд усвал төрсний дараа хэдэн сартад ер нь үүсч болдог. Эвэрхий ч гэсэн тий. Зөвхөн төрөхөдөж төрсний дараа хэдэн сартаа эдгээр зүйлүүд үүсч болдог. Төмсөг буугаагүй тохиолдол бол анхнаасаа л ер нь мэдэгддэг. Төмсөг маань өөрөө мөн л адилхан шалтгаан тодорхойгүй. Яагаад буухгүй байгаа нь шалтгаан тодорхойгүй. Жирэмсний явцад тодорхой хугацаанд аль нэг газараа төмсөг цавинда хөвлөдөө хуухныгийн дээд амсар дээр саатчдаг доошоо буухгүй. За төмсгийг төрсний дараа эсвэл төрснөөс хойш 6 сарын дараа ерөнхийдөө бууна гэж үздэг. Тийм учраас бид нар хэрвээ хүүхэд төмсөг буугаагүй төрсэн тохиолдолд тэр хүүхдийг 6 сар хүртэл ажиглах хэрэгтэй байдаг. Ажиглах нь байна. Ямар нэг арга хэмжээ авахгүй. Төрсний дараах амьдралын эхний 6 сард ямар нэгэн мэсцэлэмжлэг энэ төр хийхгүйгээр ажигладаг. За 6 сараас хойш төмсөг буухгүй тохиолдолд бид нар ер нь бол буухгүй гэж үздэг. Ихэнх ном зохиол сурах бичгүүдэд бол 6 сар гэж бичигдсэн. Ер нь дийлэнх орны ном зохиолууд дээр бол ер нь 6 сар хүрэл буухгүй гэж үздэг болсон. Тэгээд 6 сараас 1 нас. За бүр цаашлаа гэхэд нэг 2 насны дотор ер нь мэсцэлэмжлэгээр хаалгаа хийж буулгах шаардлагатай. Төмсөг буугаагүй тохиолдлууд нь бас мөн адилхан олон хэлбэрүүдтэй. Хөвлөдөө, цавинда, цавны сувагт, цавны сувгийн гадна амсарт, доошоогоо хуухныгийн гадна амсарт, эсвэл гуйны хэлбэр гэж байдаг. Бүр доор гуйн. Тийм, гуйны хэлбэр, эсвэл бүр аргашаа хязсан руу буруу байрлсан. Ийм олон бас хэлбэрүүд байж болдог. Мөн энэ хэлбэрүүдээс хамаарат мэсцэлэмжлэгээний зарчим болон эмчилгээний алгоритм өөр байдаг. Бас нэг ийм надлав тохиолж ирсэн манай найз төмсгөн буугаагүй гэдгээ бүр том адаалт насан турш хоноо хүртэл мэдээгүй. Бүр хожим мэдсэн гэсэн. Тэрний эрсдэл нь юу вэ? Төмсөг буугаагүй байх эрсдэл нь өргөдлийн асуудал байдаг. Насан турш хоноо 2 дахьчаар өргөдөл үүсэх. За мөн насан турш хоноо өсвөр наснасаа эхлээд төмсгний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үздэг. Төмсөг буугаагүйтэй холбоотой төмсгөнд буугаагүй хэвлийн үндэтэй ч юм уу цавиндаа ч юм уу байлаа гэж бодоход тэрийг онцлоогүй нэлээд хожуу онцлоо гэж бодоход тэр нь хавдар болно гэсэн үг зү? Зөв төмсөг. Тэгэхээр тэрийг мэслэр авчлаа гэхэд үлдсэн төмсөг дараа нь нөгөө төмсгөндөө янз бүрийн асуудал хавдар болох тийм асуудал байхгүй тийм ээ. Тэгээд буугаагүй төмсөг буугаагүйгээс болоод хавдар болж хувирсан төмсөг маань хэр хортой байх вэ? Бид өөр хэсгүүдэд үсэрхийлэл хүү амнаас амьдралын чанарт хэр нөлөөлөх вэ? Төмсөг өөрөө булчирхаалыг эрхтэн. Тэгэхээр ерөнхийдөө булчирхаан хавдар тархинд үсэрхийлэх, ууршинд үсэрхийлэх эрсдлүүд бол байдаг гэж үздэг. Ер нь бол нэлээд хороо явцтай. Тийм. Тэгэхээр залуучууд ингээ марцганаад ч юм уу те нэгнийга нэг төмсгтэй те өрөөсөн төмсгтэй нөөт нь байхгүй нөгөө залуучууд өөрөө анзаардаггүй, тоодоггүй, бүр гэр бүлтэй болцсон, үр хүүхдтэй болцсон ингээ явж идэг. Тэгэхээр тэрний учир шалтгааныг олох гэж явах нь зөв байх нь байна тийм үү? Зөв тий. Ер нь бол төмсөг буугаагүй тохиолдол болохныг яг ингээ эцсийн байдлаар асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг заавал. Тэрнээс биш төрөлхөөсөө ганцхан төмсгтэй байна гэсэн юм байх уу? Байж болно бас. Тийм. Төрөлхийн хөгжөөгүй төмсөг, төрөлхийн байхгүй. Тийм тохиолдлууд бас байна. Тийм. Яг гэвэл бид нар заримдаа нөгөө нэг төмсг нь хуухнандаа байгаад идэг, нөгөөдгийг хайгаад олохгүй тохиолдол бас байдаг шүү дээ. Тэгэхээр төрөлхөөсөө нэг төмсгтэй байж болно. Тэр тохиолдолд янз бүрийн хавдар болох эрсдэл бол байх байхгүй. Окей. Тэгвэл эвэрхийн талаар нэг жоохон тодорхой мэдээлэл өгөөч. Яг илүү хаана илүү их үүсдгийг, тэр нь ямар асуудал үүсгэдгийг. За хүүхдийн цав хуухныгийн эвэрхий, төмсгний уудны усчлалт. Энэ хоёрыг ер нь бол цуг ярих хэрэгтэй байдаг. Энэ хоёр маань яагаад үүсдэг вэ? Эвэрхий яагаад үүсдэг вэ? Энэ усчлалт яагаад үүсдэг вэ гэхээр эргээд нөгөө төмсөг рүү орно. Төмсөг өөрөө хөвлөд үсээд үр хөврлийн тодорхой хугацаагаар доошоогоо цав руу буудаг. Хөвлийн цавны сув гэж байдаг. Тэр сувгаар дамжаад төмсөгний нэг хан нь хөвлийн гэлтэн хальсны нэг хан болж өгдөг. Гэлтэн хальс маань төмсөгний нэг хан болж өгдөг. Тэгээд доошоо татагдаад хүүхэд төрөхөд цавны сувгийн дээд амсар дээр, хуухныгийн дээд амсар дээд хэсэг дээр эсвэл хуухнагт буусан байх хэвээр. Ингэж буухтаа сувг үсгээд буудаг. За энэ сувгаар хөвлийн хөндийгөөс эргэтэн гидс, сэмж, охтуудад
өндгөвч гих мэт эрхтнүүд энэ сувгаар доошоогоо хуухнаг руу ингэж орж ирэхийг ер нь бол эвэрхий гэж нэрлэдэг байна. Төмсгний уудны усчлалт гэдэг нь болохоор мөн адилхан энэ сувгаар хэвлийн хөндийн шингэн доошоо орохыг төмсгний уудны усчлалт гэж нэрлэдэг байна. Эмчилгээний хувьд ялгаа байх уу? Эмчилгээний хувьд за мөн адилхан энэ процесс маань өөрөө хэвийн одоо физиолог гэж үздэг. Энэ доошоогоо буух процесс. Тэгээд төмсөг буугаад тийм үү нэг нас хүртэлх хугацаанд энэ сувг маань өөрөө хаагдах хэрэгтэй. Битүүрх хэрэгтэй. Тийм учраас бид нэг нас хүртэл хүүхдүүдийг ажигладаг. Эвэрхийтэй ч байсан тийм устай ч байсан альч тохиолдлуудад нэг нас хүртэл ажиглаад нэг наснаас хойш эвэрхий гарч ирсэн хിവэрэ ус гарч ирсэн хിവэрэ байвал бид нар мэдцэл эмчилгээний асуудлыг 1-2 наснд мэдцлээр энэ сувгийг битүүлэх мэдцэл эмчилгээг их шаардлагатай байдаг. Хоёул ингээд нэлээд хэдэн төрлийн урологийн буюу бөөршөөс дамжуулах замын мэдцлийн эмгүүдийн талаар ярьлаа шүү дээ, тийм ээ. За шийсний өмнө таны одоо дутуу хөгжил байна. Төмсөг доош бүрэн буугаагүй асуудал ярьлаа. Дээрээс нь одоо эвэрхийний асуудал ярьлаа, тийм ээ. Тэгэхээр одоо энэ бүх эмгүүд бол бүгд эмчлэгдэн, тийм ээ. Тийм, эмчлэгдэн. Тэгтээ мэдцлийн аргаар эмчлэгдэн. Тэгтээ энэ нь нээлттэй хаалгаар хийгдэж гинүү, дурангаар хийгдэж гинүү, энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Шээсний сүүний өмнөд ханы гажиг бол нээлттэй хаалгаа. Пластик хаалгаанууд хийгддэг. За эвэрхий төмсгний уудны усчлалтын хаалгаанууд бол нээлттэй болон дурангийн мэдцлийн аргаар хоёулангаар нэгдэж болдог. За манай эмнэлгийн хувьд аль аргаар нь хийж байгаа. Дурангийн мэдцлийн аргаар зөвхөн хүүсний одоо дээгүүр доогуур тий хажуугаар 1 см-ийн жижиг цэцлэгээр за тэгээд зүүнний тусламжтайгаар одоо цавны суугийн дотор амсрыг битүүлж оёх энэ хаалгаа хийгддэг. За нээлттэй хаалгаа мөн адилхан цавны нуглаас гэж байдаг. Энэ нуглаасаар одоо эвэрхийн тухайн эргэтэн гарч ирж байгаа парагц дээр мөн адилхан 1 см-ийн жижигхэн цэцлэгээр хүрцээр одоо эвэрхий засах энэ хаалгаанууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр яг миний хувьд бол сонирхолтой сонсогч байгаа юм нь аль алинаа хийх юм байна тийм нээлттэй хийж болох юм байна. Дурангарч хийж болох юм байна. Тэгэхээр энэ нь тухайн мэс заслын эмчийн шийдвэр юм уу? Эсвэл тухайн өвчин онцлог үе шатаас хамаарад энэ үе шатанд нь ийм хэлбэртэй байвал дурангаар хийн, энэ байвал одоо нээлттэй хийн гэсэн шийдвэр нь яаж гардаг юм бэ? Тийм зүйл бол байхгүй. Мэдцэл эмчилгээ маань өөрөө эвэрхийн мэдцэл эмчилгээ маань өөрөө анх үүсэж одоо хийгдэж эхэлснээс хойш бол ер нь бол нээлттэй аргаар хийгдэж исэн. Маш олон аргууд бас байдаг. Ингээд ер нь бол хөгжөөл яваад байгаа. Хөгжөөл сайжраал, хурц жижигрээл тийм. Тэгж явж байгаатай адилхан одоо мөн давхар одоо дурангийн мэдцэл хөгжиж эхэлснээс хойш эвэрхийн хаалгааг дурангаар хийж эхэлж байгаа. Хоёулангийнх нь нээлттэй болон дурангийн мэдцлийн хоёулангийнх нь мэдцлийн үндсэн зорилго тийм яг адилхан. Хаана хийгдэж байгаа вэ? Юу хийгдэж байгаа гэхээр тэр цавны сувгийн дотор амсрыг боох хаалгаа нэг нь дээрээс нь нээлттэй аргаар, нэг нь хэвлийн өндөгсөн дурангаар, дурангийн аргаар. Үндсэн хаалгааны ерөөсөө зарчим гэх үү адилхан. Зорилго нь адилхан тийм. Тэр нөхрийг л ойж битүүлэх. Хүртсэн ондоо болохоос биш хаалгааны одоо зорилго яг адилхан байдаг. За энэ техник технологи дурангийн мэдцэл хөгжиж байгаатай одоо холбоотой ер нь ихэнх улс орнууд дурангаар одоо мэдцлийг хийхийг зөвлөдөг. Нээлттэй хаалгаанаас ер нь яагаад татгалзах шаардлагатай вэ гэхлээр нээлттэй хаалгаа маань өрийн суваг одоо судасны багцсан дээр ингээд ялгалтуудыг хийгддэг. Ингэж ялгалт хийх явцад судас гэмтэх, өрийн суваг гэмтэх магадлал байдаг. Байж болдог. Гэхдээ энийг бид нэр тухайн мөчөд тухайн хаалгааны явцад одоо мэдэх боломжгүй байдаг. Боломжгүй. Дараа нь мэдэх нь шүү дээ бүр. Тийм, гэмтсэн одоо мэдцлийн дараах одоо наалт зүссэн тий янз янзын тохиолдлууд үүсч болдог. Насанд хүрсэн хойно өргөдлийн асуудлаар энэ гэмтээгүй маань бас илэрч болдог. Тэгэхээр нээлттэй хаалгааны нэг дутагдaltaй тал нь ерөөсөө энэ
Маш том шалтгаан байна. Тийм. Энэ хамгийн гол шалтгаан энэ хаалгааг дурангаар хийх. Дурангийн мэсцлаар болохоор бид нар энэ үрийн сувг судасны багцад ерөөсө хүрдэг. Тэгэхээр нөгөө хаалганы хурц буюу доступаас шалтгаалаад тийм ээ одоо хаагур явах уу гэдгээс шалтгаалаад гарах үр дүн нь хүндээ хөвгтдээ үүсгэж болох эрсдэл хүндрэл нь ирээдүйн эрсдэл хүндрэл байж болно. Маш том ялгаатай байна шүү дээ тийм ээ. Тэгээд тэр нь харамсалтай нь бүр хожуу илэрч мэдэж болох нь байна. Нэг харамсалтай юм нь одоо бид нар хүүхдийн мэсцэл эмч нар бид нар дээр хаглаа хийгдсэн хүүхдүүд 18 нас хүрээд бидний юунаас гарчдаг. Хяналтаас гараа авчихна. Энэ хүмүүсийн дараагийн асуудлыг андрологийн эмч нар, насан туршидтэй урлагийн эмч нар шийддэг. Тэгэхээр биднэрт одоо энэ эдгээр одоо хүмүүсийг араас нь одоо хөөж судалгаа шинжилгээ хийх тийм нөхцөл нь ер нь бол боломж нь багасаа явчихна шүү дээ. Өөр мэргэжлийн наснаас шалтгаалаад өөр мэргэжлийн эмчнэрт насан турш хүний эмчнэрт яваад очихор. Окей. Айгу харамсалтай одоо бага насндаа хаалгаа хийгдсэн хаалгаанаас болоод өргүүдэл төрнө гэдэг бол айгу харамсалтай шүү дээ. Тэр чинь зүгээр байж байгаа. За окей. Тэгвэл зүгээр сонирхож сууж байгаа шүү. Яг гоо ээж аав нарын дунд юм уу эсвэл ерөөхдөө эрэгтэй хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг шүү дээ. Одоо нөгөө circumcision хийлгдэг шүү дээ. Одоо ингээд тэрхний арьсыг ахуулдаг. Тэгэхээр соёлоосоо юм уу ёс заншлаасаа болоод хийлгдэг улс орнууд байна. Хийлгдэггүй улс орнууд байна. Тэгэхээр хүмүүсийн дунд байдаг нийтлэг буруу ойлголт нь тэрнтэй холбоотой бэлэг эрхтэн том боломж гэдэг юм уу? Бэлгийн шалах сайжрамж гэдэг юм уу? Нэг тийм буруу ойлголт байгаа. Гэтэл нөгөө талдаа миний одоо судалж мэдснээр бол илүү ариун цэврийн талдаа хийгддэг юм болов уу гэж боддог байхгүй мэргэжлийн хүний хувьд энэ дээр зөвлөгөө өгөөч. Circumcision тий маш том сэдв бас маш маргаантай сэдв. Дэлхийн нийтдээ хийн хийхгүй ариун цэврийн тал дээр маш олон судалгаанууд байдаг. Ариун цэврийн тал дээр сайжирдаг, бэлгийн замын халдвар төвчин дамжуулахгүй ч гэдэг юм уу, эрсдэл буурдаг ч гэдэг юм уу тий. Өшөө цаашлаад бэлгийн сулрал хийлгэснээр эрт үүсдэг ч гэдэг юм уу. Янз янзын маргаантай байдаг. Гэхдээ нэгдүгээрт шашны нөлөө их байгаа да. Шашны нөлөө. За энэ бол үгүйсгэж болохгүй тий. Ёс заншил, энэ заншлын юмнуудыг хийлгэх улсууд нь хийлгдэг, хийлгэхгүй нь хийлгэхгүй. Хоёрдугаарт газар нутгийн онцлог байгаа. За наа чин сонирхол газар нутгийн онцлог. Хүүтэн орны одоо хүүтэн бүсийн одоо тэ Монгол хойшоогоо Сибирь ч гэдэг юм уу те. Эдгээр улсуудын хүн амын дунд бол энэ circumcision хаалгын хийлгэх хувь нь бага. Тийм. Халуун бүсийн орнууд урагшаа те. Экватор руу төхөд ирэхлээр одоо Африкийн улсууд, лалын шишинтэй улсууд хөвчлэн нэгээр бас байна. Middle Eastern улсууд тийм ээ. Тэгээд нөгөө нэг ариун цэврийн асуудал тэр улсуудад те ямар нэг хөгжлийн асуудлууд, улс орны хөгжлийн асуудлууд бас байгаа. Эдгээр аюул олон зүйлтэй холбоотой юм шиг ер нь уншсан юмнуудаас ингээд гаргалгаанууд гарч ирдэг. Тэгээд энэ арсыг ер нь авахнд зарим улсууд зөв, зарим улсууд буруу. Улс болгон өөр ингэсэн менежментэд тэгээ ёс заншил, газар нутгийн онцлог, амьдралын хэм маяг, баян ядуу тэ их олон зүйл нөлөөллөө. Тийм учраас энэ дээр би ер нь хүмүүст өгдөг зөвлөгөө 50-50. Эмнэлгийн талаас ер нь аль болох өвчний залтаар хийхийг хичээдэг. Миний хувьд тийм өвчний залт гэдэг маань анхдагч нарийсэл, хоёрдагч нарийсэл, парафимоз гэж нэрлэдэг. Тэрхий парафимоз гэж хэлдэг шүү дээ. Энэ тэрхий арсны энэ нарийслуудтай тохиолдлууд дээр бол бяцлал эмчилгээний заалт бол гардаг. Харьцангуй манайх бас нэг лалын шишинтэй бас улсууд бол илбэг байдаг. Шашны заалтаараа хийлгэхийг ингээд эмнэлгээр хийлгэе гэж ирдэг тохиолдлууд бас байдаг. Тэр болгонд татгалзахгүй мэдээж хийдэг. Эрүүл арьстай хүүхдүүдэд ер нь бол аль болох хийлгэхийг зөвлөдөггүй. Хийхийг ер нь их боддгоо. Саяны ярьсан зүйлүүдийг эцэг ихт нь ярьж өгдөг тийм. Мөн энэ төрлийн хаалгааг хідэн ч настай хийж болдог. Яг үнэ би хідэн ч настай хийж болдог учраас дараагийн асуулт байлаа. Сонголтыг хүүхдтэй өөртнөлтийнх нь нэг талаасаа зөв гэж боддог.
насанд хүрээгүй байхад нь зүгээр хэвийн эрүүл эрхтнийг аваа ичиж гин гэсэн үг байхгүй. Эцэгхийн өсөл дээр аваа ичиж гин гэсэн. Нэг хуруугийн тайраад авч байгаатай ялгаагүй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол ер нь бол ийм flexible байдаг. Аль болох мэдээллийг зөв өгөөд сонголтууд ийм сонголтууд байна гэж хэлээд энэ ингэж л явдаг юм. Бусдаар шууд хатуу хийхгүй. Эсвэл хийх ёстой гэдэг тийм бол. Тийм хийх ёстой гэдэг тийм байхгүй. Хүчний залт байвал хийн. Шашны залт байвал хийн. Эрүүл хайрцагтай хүүхдүүд байх юм бол сонголтын асуудал, эрүүл мэндийн боловсролын энэ хүчний талаарх мэдээллийн тэрхий хайрц ямар хэрэгтэй юм. Тэр бүх зөвлөгөөнүүдийг өгөөд тэгээд сонголтыг өгдөг. Тэрний дараа эцэг эхчүүдийн бодол өөрчлөгддөг. Харин тийм уг нь тэгээд хэдэн ч наснд хийлгэж болдго юм бол тухайн ихтэй хүүхдэд нь өөрт нь сонголтын үлдээх нь зөв юм шиг надад санагддаг байхгүй. За тэгэхээр хүмүүсийн дунд хэлбэг явдаг энэ асуултанд ер нь уян хатан байх нь зөв юм ба гэсэн ийм хариулт өгч байна. За тэрнээс гадна одоо жишээлбэл эмэгтэй хүүхдийн бэлгийн ариун цэвэрт ээж аавны анхаарал тавьдаг шүү дээ. Тэгээд эрэгтэй хүүхдийн бэлгийн ариун цэвэрт ер нь бараг ярьдаггүй шүү дээ, бараг сонсогддоггүй. Тэгэхээр эрэгтэй хүүхдийн бэлгийн ариун цэвэр гэдэг юм яах ёстой юм? Саундаж угаах ёстой юм уу? Тэр нөгөө тэрхийн арьсаа хойш нь шамлах ёстой юм уу? Шамлахгүй юм уу? Тэр нь цаг хугацаанд өөрөө шамлагдах ёстой юм уу? Бэлгийн хайцаанд орж шамлагдах ёстой юм уу? Тэн дээр зөвлөгөө өгөөч. За эрэгтэй хүүхдийн тэрхийн арьс хизээ шамардаг бай гэж энэ бол аюу түгээмэл асуулт. Хизээ шамардаг бай. Яаж угаах ёстой бай? Шамлж явах ёстой юм уу? Тос төрхөх ёстой юм уу гэдэг те. Энэ асуултууд байдаг. За эрэгтэй хүүхдийн тэрхийн арьс за 2 нас хүрэхэд нэг 85% шамарсан байж болно. 85%. За 6 нас те 4-6 нас хүрэхэд энэ хувь 90% болдог. 90%. 18-аас 16 нас хүрэхэд эрэгтэй хүүхдүүдийн 1% шамраагүй байж болдог. Нарийнхан байж болно гэсэн. Тэгэхээр тэдэн настай эрэгтэй хүүхдийн тэрхийн арьс шамарсан байх ёстой гэж хэлж болохгүй. Хүн болгон адилхан биш. Эрэгтэй хүн болгоны одоо тэрхийн арьс бэлгэрхтний хөгжил өөр байдаг учраас. Тэгэхээр бас л харьцангуй ойлголт байна. Тийм бас харьцангуй ойлголттой. Манайх чинь 5 настай шамарсан байх хэвээр, тэдэн настай шамарсан байх хэвээр гэдэг нэг аман ярианууд аягүй их явдаг. Аягүй их явдаг. Баталгаагүй. Тийм. Тэгээд энэний хариулт бол ерөөсөө хүн болгоны одоо бэлгэрхтний хөгжил өөр учраас тэрхийн арьстай тодорхой насаар ингээд шамраад тэлэгдээд бэлгийн божилтын нас эхлэхэд ерөнхийдөө бүрэн шамарсан тийм. Та 4-6 нас хүрэхэд ер нь бол бүрэн шамарсан нэг 90% бүрэн шамарсан байж болно. Окей. За дээрэс нь яг ариун цэврийн талдаа одоо нэлээд олон ээж аав нар ялангуяа манай найз нар энэ надаас нөгөө эмч болохоор заримдаа асуудаг байхгүй. Одоо арай залуу байхад хүүгүүдтэй болчвол тий одоо хүүгүүдтэй болчвол яах ёстой, яаж анхаарал тавих ёстой ингээд асуудаг. Тэгэхээр зарим нэгэнд бол ерөөсөө ихтэй хүүхдийн шодог угаахгүй ч байдаг юм уу? Эсвэл бүр зарим нэг нь бол бүр ингээд савндаад угаачдаг ч юм уу юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр талаас яг яаж ариун цэвэрсэх хэвчтэй. За энэ нэг тэрхийн арьс шамарсан шамраагүйгээс хамаарад шамраагүй тохиолдолд бол заавал хойш нь одоо хүчээр шамлчих гэдэг юм уу? Угаахыг ер нь бол зөвлөхгүй болохгүй, тэгэж болохгүй. Шамраагүй тохиолдолд ерөнхийдөө хүүхдийг өөрийнх нь шээсээр нь угаачдаг. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд шээхт нь тэрхийн арьсны үзүүрийг чимхчихдэг. Тэгээ жоохон шээнгүүд нь ингээ бөмбөйгээд ирэн шүү дээ. Тэнгүүд нь тавиал тэгээл буцаа чимхээл бөмбөйгөнгүүд тавиал өөрөө дотроо өөрийнхөө шээсний урсгалаар бохирдлоо угаагаад ингээ гаргадаг. Шамраагүй тохиолдолд тийм хөвчлэн бага насны хүүхдүүдэд гэсэн үг. Бэлгэрхтэн шамарч эхэлснээс хойш бол ер нь одоо бэлгэрхтний уг хэсгээс смегма гэдэг одоо тийм шүрэл ялгарч идэг. Энэ шүрлүүд манд бас тодорхой хэмжээний угааж арчлахгүй бол бохирдол үүсгдэг. Тийм шээстэй хайлалт нь тэрхийн арьсны гуйдсан арьс гуйжин тийм энэ арьсны гуйдсан эсвүүдтэй хайлтах тийм ингэснээр тодорхой хэмжээний одоо бохирдлуудыг бас үүсгэждэг. Энэ дээр бол зүгээр усанд орхолгондоо угаагаад цэвэрлэж байж болдог. Цэвэрлэхийг зөвлөдөг. Мөн дээрэс нь яг саяны аргыг бас давхар хэрэглээд өглөөдөө нэг удаа тий сууж агаад жишээгээд шээхтэй шээсээр ингээ угаад цэвэрлэхийг бас зөвлөдөг. Мөн хүүхдийн арьсан тохирсон биений тоснууд төрөхийг бол зөвлөдөг. Шээсэн төлөгдөж улаадаг учраас ер нь төрөх жаахан зөв байдаг.
Бэлэг эргэтэн шамарснаас хойш бол ер нь яг болж өгвөл тэрхийн арсыг баг зэргийн хаашин шамлаад шээсний сүвийг гаргаж байгаа жишээх нь тэрхийн арсанд үлдэгдэл шээс үлдэхгүй дараагийн тодорхой хэмжээний бохирдол үүсгэхээс бас сэргийлээд явчихна гэсэн үг жоохон тийм баг зэрэг сэргийлж болдог. За их энгийн юм шиг боловч хүмүүст яг яаж одоо арчилгаа хийх ёстой гэдгийг мэддэггүй нэг юм жижигхэн сэдв байна л да. Тийм энд мэдээлэл өгсөнд их баярлалаа. Таны хувьд бол интермед эмнэлэгт хүүхдийн ерөнхий мэслийн бас хийж байгаа шүү дээ, тий? Одоо урологийн мэслээс гадна. Тийм болохоор ямар урологийн эмгээс гадна ямар хүүхдийн ерөнхий мэслийн эмгүүд илбэг ирж байна. За бодвол мохор олгоо ирж байгаа бох тийм ээ, хорц. За хүүхдийн ерөнхий мэслийн эмгүүдээс одоо манай эмнэлэгт ер нь одоо арьс зөлийн эдийн эдээд төрслүүд тийм маш их ирж байна. За мөн хошнох шулуун гэзний амсрын одоо эдээд төрсөл буюу нөө парапракцит гэж нэрлэдэг. Энэ парапракциттэй хүүхдүүд бас нэлээд ирж байна. Мөн одоо мохор олгоо цочмог өрсөлттэй хүүхдүүд ер нь бол бас ирж хаалга ер нь хийлгэж байгаа. Одоо миний харж байгаагаар технологийн хөгжилтэйгээ холбоотойгоор нээлттэй мэсаслаас ер нь бол дурангийн мэсал руу шилжлээ гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь урологийн байна уу, ерөнхий мэсэл байна уу үл хамааран. Тэгэхээр одоо мохор олгоо хурцаар өвдөд ирлээ, хүүхэд өвдөд ирлээ гэхэд тэнд бол дурангаар хийх юм тийм үү? Дурангийн хаалга тийм. Тэгэхээр дурангаар мэсэл хийлээ гэхэд ер нь дунджаар эмгэгт хэвдэх хоног нь хэд байдгийг хэдийн хугацаанд recovery буюу эдгэж одоо эмнэлгээс гардгийг дурангаар хийгдсэн тохиолдол. Ер нь бас яг хүнд хөнгөний зэрэгээсээ тий мохор олгоо дөнгөж өрөвсөж эхэлж байгаа тохиолдол мохор олгоо дээлээд хэвлэгээр эдээтэй болсон эсвэл мохор олгоо цоорсон эсвэл мохор олгоо тасраад унаад хэвлэгээр одоо нэлэнгүүд нь түгмэл эдээд өрсөл үүссэн энэ тохиолдлуудаас хамаарат дурангийн хаалганы дараах эмнэлгийн ор хоног харилцаа адилхан байдаг. Улааж өрссөн одоо дөнгөж эхэлж байгаа мохор олгоо өрсөлийн үед бол 2-3 хоног перитонит буюу энэ хэвлийн түгмэл өрсөлтэй тохиолдлууд дээр нэг 5-7 хоног байдаг. Тэгэхээр хүн өгний зэрэгээс шууд хамаарх нь шүү дээ тийм ээ. Хүн өгний зэрэгээс хизээ хүүхэд ямар байдалтай ирсэн бэ гэдгээс шалтгаалх нь тийм ээ. Би нөгөө дүр сонжлогын эмчдээс одоо мэрэгжлийн ямар ч мэрэгжлийн эмчтэй ярьсан ямар нэг юм дүр сонжлоготой жоохон холбоо сонирхолтой. Тэгээд одоо ялангуяа хүүхдийн мохор олгоо хурц үргэлж мэдээж илбэг. Энэ тохиолдолд эмч нарын дунд мэслийн болоо дүр сонжлогын эмч нарын дунд байдаг нэг асуулт нь юу вэ гэхээр хурц мохор олгоогоо илрүүлэхийн тулд эхо хийх ёстой юм уу? Хэвлийн эхо шинжилгээ хийх ёстой юм уу? Хэвлийн хөндийн тодорхой компьютерийн шинжилгээ хийх ёстой юм уу? Эмчилгээний алгоритм байгаа. Тэгээ онцлогоо эмчилгээний. Тэгэхээр тэр ер нь бол интермед эмнэлэг дээр өдөр төмжийг бол дагдаг. Хэрвээ мохор олгоо шижгэлсэн бол эхлээд хэвлийн эхо шинжилгээ хийх ёстой. За эхо шинжилгээ маань өөрөө харьцангуй одоо нэг 50-80% мэдрэг шинжилгээний арга тооцогддог учраас онцлогдохгүй байж болдог. Мохор олгоо байрлалаас хамаарат тий. Онцлогдохгүй мохор олгоо харагдахгүй гизний гоцоо хийхтэй ч юм уу тий. Тодорхой шалтгааны улмаас эсвэл хүүхэд жингийн илүүдэлтэй хүүхдүүд дээр ч юм уу эсвэл мохор олгоо одоо хагарсан ч гэдэг юм уу тэр тохиолдлууд дээр магадгүй зүгээр эхогоор харагдахгүй онцлогдохгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр дараагийн тохиолдолд компьютер томограф хийдэг. За компьютер томограф маань давхар өөрөө мохор олгоог онцлохоос гадна бусад хэвлийн хөндийн хурц одоо мэсцлийн хүчнүүдийг давхар ялгаа онцлогоо хийдгээрээ даваа талтай. Мохор олгоо онцлогоон дээр ер нь 98% мэдрэг шинжилгээний арга гэж бол үздэг. Тэгэхээр манай эмнэлгийн хувьд бол чигсэн хүүхд толгон дээр тэ хэвлийн өвдөлттэй мохор олгоо шижиглэгдсэн асуумжаар бодит үзлэгээр шинжилгээ лабораторийн шинжилгээгээр мохор олгоо гэж бид нар үзээж шижиглэж байгаа тохиолдол бүр дээрээ эхний ээлжинд эхо шинжилгээ. Эхо шинжилгээгээр мохор олгоо батлагдах юм бол бид нар зайлшгүй заавал компьютер томограф хийхгүйгээр эхо шинжилгээ бодит үзлэг юмнууд дээр толгуурлаад хаалгаа хийгддэг. Эхон дээр онцлохгүй тохиолдолд бид нар заавал компьютер томограф хийдэг. Ер нь гэхдээ яг би заавал ялгаа онцлогоо хийх шаардлагатай ер нь бол байдаг. Тэгэхээр ихэнх дийлэнх тохиолдол төр бол CT хэвлийн тооцогчтой компьютер томограф хийгддэг байна. Тийм яг зүгээр энэ дээр археологийн буюу дүр сонжлогын эмчийн хувьд надад нэг бодогдож явдаг юм нь мэдээж хэрэг яг мэдрэг байдал, өвөрмөц байдал тэр өвчнийг онцлох тал дээр бол тооцогчтой компьютерийн шинжилгээ нь бол илүү.
Гэхдээ эмнэлгүүдээр хийж байгаа хэвлэлийн үндийн тооцогчтой компьютерийн шинжилгээний протокол гэж юм байгаа. Тэг яг хэдэн фазаар хийх үү, тооцогчийн өмнөнийг авна, артерийн фаз, портийн фаз, delay фаз гэдэг. Тэгэхээр энэ фазууд нь өөрсдөө заавал дөрвөлнгийг хийх албагүй. Ялангуяа мухар олгон төр бол зөвхөн портийн фаз ч юм уу ганцхан фазыг хийснээрээ тухайн хүүхдэд ирэх туйны ачааллыг багасгах ч юм уу. Иймэрхүү нөгөө тухайн эмнэлэгт ашиглаж байгаа хэрэглэгдэж байгаа тэр компьютерийн протоколууд нь их чухал юм шиг надад санагддаг байхгүй. Тэрнээс биш ээж аав нар нөгөө нэг их туйны ачаалал өгч нэгээд айгаад эсвэл тоцгож бод судсаар нь тарин уян зүй тавина гэдгээс жоохон санаа зовоод ингээд иймэрхүү асуумжууд байдаг гэсэн. Миний хувьд бол яг өөрийн хэлсэнтэй адилхан алгоритмынхаа дагуу яхаагаа хийгээд онцлогч бол сайн байна. Дараагийн шилжүүлгийн шаардлага байхгүй. Компьютер хийх юм бол харин ганц фазаар тэгэн портын фаз байгаад хийх юм бол одоо их олон өвчнүүдийг ялгаа онцлох боломжтой гэж нэмж хэлмээр санагдаж байгаа. Тийм. Дараагийн бас нэг юм өөрөөс чинь асуух үнэхээр одоо асуумаар байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр парапроктидийн асуудал байна тий. Тэгэхээр бид нар яг эмчнэр үед парапроктидгийг ярьчихаар эмч бол хүн ойлгоно. Гэтэл зүгээр энгийн сонсогч нар маань өөрөө тэр өвчнөр өвдөж байгаагүй өөр хүүхдний өвдөг бол сайн мэдэхгүй байж магадгүй. Парапроктид гэдэг нь яг юу юм энэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Парапроктид гэдэг маань өөрөө одоо энэ очног шулуун гэсний амсрын ойролцоо үүсэж байгаа энэ эдээ төрөслийг хэлээд байгаа. Энэ нь хүүхдүүдийн дунд миний одоо мэдж байгаагаар бол нэлээд элбэг тохиолддог. Том хүнч бас үүсдэг л дээ. Тэгээд бас нэг тийм амар өвчин биш. Олон дахин дагтдаг, олон дахин хагалгаанд ордог. Тэгээ ялангуяа хүүхдүүдэд бол их өрөвдөлтөй хэцүү харагддаг. Олон дахин хагалгаа хийгээд яваад тахлаар одоо өмнөөс нь бүр нэг тал дээр санагддаг л да. Миний одоо ойрын бас найзуудын хүүхдүүдэд бас нэг тохиолдож исэн юмнууд байгаа. Тэгээд бүрэн гүйж дэмжлэгдтлээ одоо бүр 4-5 удаа хагалгаанд орсон тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр энийг арай цөөхөн тооны хагалгаагаар арай одоо бүрэн гүйж төгс эмчлэх тийм арга гаргачлал юу байна? За парапроктид өвчин маань мөн адилхан бас шулуун гэсний амсрыг тойроод хэд хэдэн байрлалуудаар үүсч болдог. Мөн олон хэлбэртэй гэсэн үг. За тэгэхээр тухайн хэлбэрүүдээс хамаарат за ихэвчлэн нээлтүүд хийгддэг. Шулуун гэсний амсар дээр одоо юм цацраг хэлбэрийн тэгээ цагийн зүүнний чиглэлүүдээр ингээд хаана барилснаас хамаарат цацраг хэлбэрийн төслүүд хийгддэг. За өвчний хувьд ихэвчлэн одоо цаашаага шулуун гэсний хан руу дотор хан руугаа цоорсон байдаг. Ихэвчлэн дийлэнх одоо энэ пара үүсэж байгаа парапроктидууд эхний удаа бид нар ер нь бол яг нээлт хийгээд орхидог. Нээлт хийчээд цаашаа шалгаж үздэг. Тэ одоо багжаар шалгаад хэрвээ шулуун гэсний амсар руу цоорцсон тэр цоорхоогоо олчих юм бол утас зангидаад сетон сечурин гэж нэрлэдэг. Сетон тайтнинг гэж нэрлэдэг. Ингээ утас зангидаад ингээ орхичдаг. За энэ утас маань өөр ингээ тодорхой хугацаанд те 14-өөс сарын хугацаанд наашаага шулуун гэсний ханаа наашаага ингээ түрээд наашаага ингээ сэтэрч унаад ингээ бүрэн идэгдэг. Энэ ерөнхийдөө хамгийн зөв төгсөмжлөлийн арга ер нь гэж үздэг. Сүүлийн үеийн одоо судалгаанууд дээр бол хүүхдийн практикт энэ сетон сечурин гэдэг зүйлийг бол ер нь их хэрэгжилж бичсэн судалгаанууд бол ер нь нэлээд ийгддэг болцсон. Олон судалгаа явуулсан. За тэрний үндсэн дээр ер нь эмнэлэгт бол энэ сетон сечурин гэдэг одоо утас зангидах хүүхдүүдэд энэ ажилбарыг бол ер нь бол хийгээд эхэлсэн. Үр дүнч сайн байгаа. Энэ хаалгаа хийгдсэн хүүхдүүд бол ер нь тахилт байхгүй. Маш сайн үр дүнтэй бол идэрч байна. Наач айгуу сайхан мэдээ байна. Интермед эмнэлэг дээр хийгдэж байгаа тийм ээ энэ төрлийн хаалгаа хүүхдүүдэд. Энэ нь зөвхөн хүүхдүүдэд хэрэглэдэг техник үү эсвэл том хүмүүст бас хэрэглэгдэж болох уу? Тийм. Том хүмүүст ер нь бол хэрэглэгддэг техник байсан. Энэ одоо 2010 9-10 он гэхлийн техник бол айл хэдийн хийгдэж эхэлсэн байсан техник тийм том насанд хүрэгчдэд. Хүүхдийн практикт бол ер нь сүүлийн нэг 5 жил 10 биш хаа нэг 5 жилийн судалгаа хийсэн. Яг нь миний олж уншсан судалгаа сүүлийн нэг 5 жилийн судалгаа байсан. Магадгүй өөр бусад орны судалгаануудыг бас уншаагүй байж, өнгөрцөн байж болно. Өшөө эрт эхэлсэн байж бас болно. За тэгэхээр одоо өнөөдрийн хоёлыг ярьсан нэлээд ганц сэдв ярих гээд зөндөө юм орчлоо шүү дээ. Тий, халтраад ингээд би юунесээ ургаж гараад ямар ч үсэн өнөөдрийн сэдв болсон одоо эрэгтэй хүүхдүүдийн шээсний сүвийн урд ханы өмнөд ханы
дутуу хөгжил тэрнтэй холбоотой хамтарч тохиолдож болдог төмсөг дутуу буугаагүй байх ч юм уу эсвэл эвэрхийг үүсгэх ч юм уу иймгүй дээрэс нь бас одоо хүүхдийн урологийн практик илгүү тохиолдог одоо гидерцел варикоцел бүр одоо нэмээд хүүхдийн ерхий одоо мэсцлийн салбар руу хайлж ороод хурц хөвлийн хурц өвдөлтүүд ялангуяа аппендицит тэрний одоо дурангийн харалгааны асуудлаар тэгээд өсгөлт нь хоёлоо парапроктидийн талаар ингээд гоё сонирхолтой мэдээллийг сонсогчдод өглөө. Миний хувьд бол маш их сэтгэл хангалуун байна. Цагаа гаргаж бид нэр тийм мэрэгжлийн одоо нарийн зөвлөгөө өгсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр яг энэ төрлийн саяны өнөөдрийн ярьсан сэдвүүдтэй холбоотой энэ эмгэгүүдтэй холбоотой энэ бүх одоо онцлогоо хэмжлэгээний асуудал нь бол интернет дээр өөр төр ч юм бол хийгдэж байгаа гэж ойлгож байгаа зөв тийм ээ. Зөв. Тэгэхээр хүүхдүүд нь ээж аавуудад хүүгүүд нь одоо ийм асуудал байх юм бол одоо өөртөө чинь холбогдоод зөвлөгөө хэмжлэгээ хийлгэж болох нь гэж ойлголоо тийм үү. Тийм. За мэдээж хэрэг одоо улсын том эмнэлэг ихнэлсэн эмнэлэгт бол мэдээж хэрэг бас хийгдэж байгаа бах тийм ээ. Тийм хийгдэж байгаа. Тийм. Бас өөр хүүхдийн хувийн жижигхэн эмнэлгүүд байдаг юм уу? Улсын өөр одоо хүүхдийн амбулаторууд бас хийгдэг, мэрсээр хийгдэг байх гэж би бодож нэгтэй би сайн тодорхой мэдээлэл энэ дээр бол алга байна. За ямар ч байсан өнөөдрийн манай одоо зочноор оролцсон интернет эмнэлгийн хүүхдийн ерхий мэслийн болоод бөөршисний самын мэслийн эмч мөнгөн толгой эмчтэй маш их баярлалаа. Яг уу одоо нөгөө подкаст болгоныхаа төгсгөлд нөгөө эмчтэй нэг мянга төлдөг гэдэг байгаа байхгүй юу? Одоо ингээд энэ ярьсан сэдвтэйгээ холбоотой эмч нарт сонсогчдод болоод эцэг эхчүүдэд хэлэх те одоо нэг ийм юм дээр анхаараач гэдэг нэг мэрэгжлийн нэг эмчнийг бодож авдаг юм байдаг шүү дээ. Тим юм байл хэлээч. За энэ юм орж оролцуулж чад те дахин баярлалаа. За эцэг эхчүүдэд хандаад одоо бас манай эцэг эхчүүдээс гадна манай мэрэгжлийн нэраа эмчнэрт хандаад тохиолдлын тухай ярьж өгье. Тэ бас их сонирхолтой тохиолдол. Яасан бэ гэхээр одоо хөдөө орон нутагт нэг хүүхэд төрсөн. За нэраа эмч үзлэг хийсэн. Тухайн үед охин байна гэд эмэгтэй регистр аваад эмэгтэй нэр өгөөд ингээд 8 жил явцсан. 8 настай хүүхэд гэсэн үг. Тэгээ 8 жил эмэгтэй хүүхэд явцсан. Тийм эмэгтэй хүүхэд явцсан. За тэгээ яасан бэ гэсэн чинь ямар нэгэн байдлаар их нэлгсийн төв болон ингээд бусад эмнэлгүүдээр ингээд яваад хамгийн сүүлд нь урологийн эмчнэр дээр ирээд онцлогдсон. Тэгсэн тэр хүүхэд хуухныгийн байралтай hypospadi буюу шээсний сүмдний өмнөд ханыгийн дутуу хөгжилтэй хүүхэд. Бэлэг эрхтний хэмжээ микро пенистэй одоо жижигхэн бэлэг эрхтэнтэй. Тэгээд дээрэс нь бэлэг эрхтний морилттай доошо татагдсан. Тэгээд бэлэг эрхтний байрлал нь жоохон буруу байрлал гэж яддаг бас. Энэ дээр бас бид нар хаалга репозиц гэж хаалга бас хийгддэг. Ингээ буруу байралтай. Төрхийн эмч харсан яг эмэгтэй хөвчг харагдсан. Ийм тохиолдол байна. Одоо тэр хүүхэд над дээр хаалгаанд ер нь бол орох төлөвлөгөөтэй байгаа боловч регистр хүүс бүх юмнууд эмэгтэй гэдгээр явагдаж байгаа. Энэ тохиолдлыг одоо яаж шийдэхээ учруулах байгаа. Учруулах байгаа гэдэг нь бичиг баримтын хувьд эмэгтэй хүүхэд байгаад байдаг. Миний хийгдэх хаалга эрэгтэй хүүхэд хийгдэх хаалга байгаад байдаг. Тийм. Бичиг баримтын асуудлаа эхлээд солиулчаад энэ эрэгтэй хүүхэдтэй удам зүйн шинжилгээгээр XY хормос амтанд батлагдсан. Бүх шинжилгээ бүх юм хийгээд бүх нотлогоо нэгдээд эрэгтэй хүүхэд. Энэ баталгаагаа бариад аймагт очиод нэрээ солиулаад эрэгтэй болгоод хөлсөс солиулаад шинэ регистр аваад ингээд иргэсэн. Аймгийнх нь яасан бэ гэсэн над руу ярьсан. Тэгээд та эхлээд эрэгтэй болох хаалгагаа ичээ. Дараа нь бид нэр бичиг баримтын сэлж өгнө гэдэг юм надад хэлээд ингээд хоёр талаасаа ингээд тэгээ хаалгааны асуудал хойшлуулах. Тэгээд дунд нь тэр хүүхэд тохирчоо. Тохироод шүү дээ тэр мүү жоон хүү. Энэ их сонь тохиолдол. Маш ховор сонин бас харамсалтай. Монгол улсын хэмжээнд өөрснөө тийм хүүсэлсэн юм тохиолдол байхгүй гэж хэлээд байгаа. Тэгээд хагалгаа хийж юм бол хүүсийн салхина гэдэг. Гэтэл үгүй. Би эрэгтэй хүүхдэд л хагалгаа хийж байгаа. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрэхтэнд хагалгаа хийж байгаа. Би хүүс салах хагалгаа хийгээгүй. Тэгж дээ одоо надад чинь айгүй том хоёр том өөр шал өөр тусдаа хоёр салбарын мэслийн асуудал яригдаад байна шүү дээ. Нэг нь одоо хүүс салах хагалгаа гэдэг чинь шал тусдаа нэг асуудал. Урологийн бас нэг тусдаа. Тэгэхээр надад төрж байгаа сэтгэл бол нарийн мэрэгжлийн эмчнүүд үзээд удам зүүн генетикийн шинжилгээ хийгээд XY хромосом нь
ихлээгээд баталчаад байхад тэрэнд итгэхгүй байх гэдэг бол нөгөө нэг хошин шошиг бодоод байж та одоо нөгөө боржгон гэдгийг чинь хэн баталган ингээд нэг явдаг шиг нэг харамсалтай нөгөө эмгэнэлтэй юм шиг нэг талдаа тийм сонсогдож байна. Тэгээд дунд нь хүн хүүхэд тохирч байгааг бодохоор бүр харамсалтай байна. Тэгтээ бас нөгөө талдаа бидний нийт хүмүүсийн дунд эрүүл мэндийн боловсрол бас жоохон тэмхэн байна гэдгийг бас харуулж байна. Тэгээд магадгүй бичиг баримтны хувьд биднэрт бас нэг жоохон хүн суртлын асуудал байгаа юм болов уу тий. Магадгүй хүмүүсийн сайн ойлгохгүй л байгаа байх л да. Ойлгохгүй л ах шиг. За надад ч үнэхээр их сонирхолтой мэдхгүй. Би бас зөндөө олон сонирхолтой кейсүүд сонсч ирсэн. Ийм кейс сонсож байгаагүй юм байна. Тэр хүүхдийн асуудал хурдан шийдэгдээд бичиг баримтны шийдэгдээд хаалганд ороод хэвийн амьдралаар амьдрах болтугай гэж одоо хүсье тий. Тэгээд тэрэнд нь та одоо гол үүрэг ороод гүйцэтгэх нь байна шүү дээ. Тийм тэгээд тэр ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Тий. За манай өнөөдрийн зочноор оролцсон интермед эмнэлгийн хүүхдийн эрхийн мэслэл болоод бөөршээсний замын мэслийн их хэмж мөнгөн тулга хэмж байлаа. За маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.